Одоо бүгдээрээ дараагийн засварлаж янзлах багжууд болох эргүүлэх болон зэрэгцүүлэх багжуудыг авч үзье. Ингийн тулд энэ хэсэг рүү татаарай. Тэгээд rotate багжаа сонгоод уг улбар шар ханыг сонгоод сонголтоо хөлөөнд зөвшөөрөөд enter даръя. Та rotate багжийн тусламжтай мөн адил объектуудыг хуулбарлах боломжтой. Ингийн тулд options bar дээрээс copy-г чагтлахад хангалттай. Тэгээд хаанаас хаа хүртэл эргүүлэхээ заачих боломжтой. Энэ удаа бүгдээрээ уг төслийн цэг дээр маус нэгээ товшоод тухайн цэгийг уулзуулахыг хүсэж буй цэг дээрээ ахин товшъё. Ингэснээр бүгдээрээ амжилттай шинэ хуулбар үүсгэлээ. Харамсалтай нь энэ бидний хүссэн үр дүн биш байж болох юм. Өөрөөр хэлбэл бүгдээрээ уг ханыг эргүүлэхэд тухайн ханы төвд эргүүлэх тэнглэлийг аваад барамгарлын маань төсгөл доошоо болж гисэн байна. Бүгдээрээ уг барамгарлынхаа төсгөлийг байранд нь үлдээгээд энэ цэгийг энд авчих сонирхолтой байна. Тиймээс шинээр хуулбарлаж үүсгэх санаа сонгоцсон байж байгаад keyboard-наас delete дараад устгая. Одоо бүгдээрээ уг ханаас сонгоод өөртөө шаардлагад нэвтрүүлж эргүүлье. Ингийн тулд уг эргүүлэх төвийг энд байршуулах хэрэгтэй. Та бүхэн эргүүлэх төвийг өөрчлөхийн тулд тухайн төвийн цэг дээр маус нэгээ товших. Эсвэл keyboard-наас space товшоорой. Тэгээд шинээр зааж боломжтой. Энэ удаа бүгдээрээ энд маус нэгээ товшъё. Тэгээд уулзуулахыг хүссэн хоёр цэгээ зааж өгье. Маусныхаа дугуй дээр хоёр урдан төвшөөд зүүн зүг feed хий. Одоо бүгдээрээ align буюу зэрэгцүүлэх багжуудыг авч үзье. Ингийн тулд offset багжийн адилаар заавалчгүй эхлээд тухайн багжаа сонгох ёстой гэдгийг анхаараарай. Дараад нь шаардлагатай заагчих гадаргуугаа зааж өгөх ёстой. Энэ удаа бүгдээрээ уг улаан ханы төв дээр улаанныхон курсорыг авчаад төвийн шугам итгэжингууд маус нэгээ төвшөөрэй. Итгэжгүй байл таба төвших аргыг хэрэгжилж болно. Тэгээд тухайн гадаргуутайгаа зэрэгцүүлэхийг хүссэн гадаргуугаа зааж өгч болох юм. Жишээ нь уг ханы төвийг сонгоё. Энэ удаа бүгдээрээ options bar дээр face of core буюу ханы core үеийн гадна нэрмийг зааж өгье. Тэгээд холооныхон курсорыг уг ханы гадна нэрмгийн ойролцоо авчаад маус нэгээ төвшөөрэй. Дараад нь нэг шугамд зэрэгцүүлэхийг хүсэж буй элементийнхаа гадаргууг сонгох хэрэгтэй. Ингэхдээ заавал параллел байх албагүй гэдгийг анхаараарай. Хүсвэл та сонгосон гадаргуудаа олон тооны элементүүдийг зэрэгцүүлэх боломжтой. Ингийн тулд options bar дээрээс multiple alignment-ийг чагтлаад шаардлагатай гадаргуугаа зааж өгөөд залгахыг хүссэн элементүүдээ зааж өгөх замаар зэрэгцүүлж болох юм. Энэ тохиолдолд Revit маань хан болон угаалтуурын хооронд үүсгэсэн харилцаамаар алдагдж байна гэдэг алдаа. Дараад нь уг хоёр хан хоорондоо давцлаа гэдэг анхааруулга өглөө.